Nexus 7 2013 оны загвар Asus-аар хийгдсэн Google-ийн 7 инчийн таблет байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгээр бол одоо энэ видео дээр бол би Nexus 7-гийн одоо 2013 оныхын загварынх нь давуу талуудын ярих гэж бодлоо. За видеоны эхний хэсэгт бол би бол голцоо тоглоом болон кино, мультимедиа, гейм гэсэн хоёр хэсэгт бол хуваацсан байгаа. За энд намайг дагаад явахаа. За эхний хэсэгт бол мэдээж тоглоомоор эхэлж байгаа. Энэ бол одоогийн тоглож байгаа тоглоом бол Dead Trigger. Энэ тоглоом бол Play Store дээр албаасаар татж болдог байгаа үнэгүй тоглоом байгаа. Гэхдээ энэ тоглоом бол бас нэлээд график өндөр хүч чадал шаарддаг тоглоом байгаа. Хуучны утсууд бол бас энэ тоглоомыг бас төлөвлөлт нэг сайн тоглож чаддгүй. За ер нь тэгээд одоо энэ special effect-уудаас нь харж байгаа одоо энэ тэнгэрт хийсэж байгаа тоосонцор гал мандсан. За зарим хэсэгт нь бол одоо цус одоо бороотой хэсэг борооныхон туссан камер дээр одоо наалдаж урсах гэсэн тиймэрхүү гоё эффектүүд бол энэ тоглоомноос харж болно. За мөн их сонирхолтой одоо яагаад гэвэл олон буу зэвсэг төрөл бүрийн одоо хамгаалалт одоо ер нь бол богцсон юм буудэр төлбөрт юм дөө зэвсгийг бол авч энэ тоглоом дээр тоглож болдог. Оноо үед авч оноо авснаар бол цаашаа одоо өөр шинэ буу боломжийг хангалттай байгаа. За энэ тоглоом бол Real Racing 3 байгаа. Энэ бол одоо Play Store дээр бас үнэгүй татчих тоглож болно. Энэ тоглоом бол машины уралдаантай тоглоомуудаас бол бас нэлээд өндөр одоо чансаагаар бол нэлээд өндөрт ордог тоглоом байгаа. Яг нь маш олон төрлийн машинтай. Энэ олон тоглоомыг бол бараг 7 хоног болгон шинэ машин болон машины одоо тоноглолыг бол нэмсэн тийм patch апдейтүүд бол байнга гарч ирэх тоглоом байгаа. Бүх тоглоомыг Play Store-оос татж авч тоглож болно. Бас нэлээд том хэмжээтэй тоглоом байгаа. За мөн одоо киноны хэсгээс харуулъя гэж бодсон юм аа. Man of Steel. Кино бол одоо Blu-ray болон DVD-гээр гараад бол туудаагүй байгаа. 2-3 хоногийн өмнө гарсан юм байлээ. Би саяхан татчих авсан. За одоо та нарын үзэгчтэй харж байгаа бичлэг нь бол 720p байгаа. За яг бас 1080p биш. Гэхдээ 720p дээр бол бас энэ киног ямар харагдж байгааг та нар харж байгаа хаа. За дэлгэцийн некторлаас мэдээж харагдж байгаа тоос үсрэх, зохих бүх эффектүүд ямар ч
алдах мөчгүйгээ бол киногоо та нараа уг таблетэн дээр бол үзэж болно. Энэ кино бол мэдээж хэрэг special effect бол маш ихтэй кино байгаа. Мэдээж хэрэг юунит бол Супермен кино үлээ. Гол энэ киноны давуу тал нь мэдээж хэрэг special effect. За иймэрхүү одоо энэ гарч байгаа special effect-уудаас харахад бол энэ дэлгэц бол бүх нэгтрэл одоо бүх байж болох жижиг элементүүд одоо янз бүрийн ийш тийшээ ингээд цохиулж өсөрж явах үед бол гарч байгаа элементүүдийг бол маш сайн харуулж байгаа. За энэ киног бол бас энэ киноны хэсгээс өнгөрсөн видеон дээр бас та нарт үзүүлсэн Pacific Rim бас энэ жилийн бас шилдэг график компьютер графикийг харуулсан кинонуудын нэг байгаа. Би яагаад ер нь компьютер графикийг ер нь болцоо харуулсан кинонуудыг сонгоод байна гэвэл энэ дэлгэцийн нэгтгэрлийг бас хүмүүс мэдээж хэрэг видеогоор үзэж байгаа учраас бас сайн мэдэхгүй байх. Гэхдээ энэ дэлгэцийг бол үнэхээр давах дэлгэц бол байхгүй. Одоогийн байдлаар бол ялангуяа 7 инчийн хэмжээнд дэр бол за уг таблетыг аваад кино үзэх бол ямар ч зугаатай болохыг бол та нарт одоо харуулж байна. За энэ таблетын бас нэг давуу тал юу гэх юм бол одоо энэ бол таблетаас гадна энэ бол шинэ үйлдвэрлэлийн систем Android 4.3-тай холбоотой. Энэ юу гэх юм бол одоо уг энэ таблетыг одоо хэрэглэж эхэлсэн одоо энэ бүртгэлтэй байгаа хэрэглэгчээс гадна өөр хүн бас бүртгүүлж хэрэглэж болно гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэх юм бол одоо уг хэрэглэгч нь бол мэдээж хэрэг бол энэ таблетыг эзэн хүн байна. Энэ хүнд бол админ ирэх одоо гол хэрэглэх эрх нь байна. Энэ хэрэглэгчд бол ямар нэгэн тийм хязгаарлал байхгүй. Бүх одоо аппликейшн, бүх settings одоо байж болох бүхэл функц нь бол нээлттэй байгаа. За үүнийхээ хажуугаар бас одоо guest одоо зочны аккаунт нээж болохоор байгаа. Энэ юу гэх юм бол мэдээж хэрэг айл болгонд бол жоох хүүхэд байгаа. За эсвэл гэр бүлийн олон гишүүнтэй бас тийм тохиолдол байж болно. Энэ яадаг гэх юм бол одоо хэрвээ жоох хүүхэд бол зөвхөн тоглоомуудад зориулсан одоо ингээ on off гэсэн switch-уд байгаа. Одоо кнопнууд байгаа. Эднийг бол ингэж өөрөө механикаар тааруулж тохируулж өгч болно. За одоо гэрээ зочин хэрэглэгч бол зарим нэгэн одоо компьютер таблетын хэсэг рүү орж болохгүй, шинэ одоо өөр аппликейшн суулгаж болохгүй. Гэхдээ байгаа хэдэн тоглоомуудыг бол тоглож болно. За тоглоом дотор бас мөн 1 2 3 дугаар 4 дугаар үегээд одоо нийтдээ ингээ 10 үетэй тоглоом байлаа гэх юм бол эхний 4 үеийг нээж өгөөд үлдсэн үеуд нь бол одоо хаах. Ягаад гэвэл хүүхдүүд бол мэдээж хэрэг тоглоомыг нэг тоглохоор бол улаараад бүр ядаргаанд ортлоо тоглох одоо шөнө орой хүртэл тоглох тийм тохиолдол зөндөө байдаг. Энэ үед нь бол эцэг эхийн хувьд бол тохируулж өгч болно гэсэн үг. Эхний 4 үеийг нээгээд бусад үеийн цаашаа тоглох бол аав ээж дээр очиж зөвшөөрөл авч одоо дараагийн үеийг нээлэх тиймэрхүү юмнууд бас байж болно. За мөн одоо гэр бүлийн олон гишүүдтэй зарим нэг хэрэглэгчд бол шинэ байж болно. Заримуд нь бол таблетыг сайн мэддэг хүн байж болно. Мэдээж хэрэг одоо мэддэг хүн бол settings руу ороод бас янз бүрийн тохиргоог нь алдагдуулаад олон янзын зүйл бол хийх боломжтой. Одоо яг таблетанд тохиролтой биш юм ахэд тохиргоо алдагдсан үед бол одоо үндсэн хэрэглэгч бол бас юм буцаагаа өөртөө тааруулах тиймэрхүү төвөгтэй тохиолдлууд гардаг. Иймэрхүү байдлуудыг бол өөрчилж сэргийлж болно. За одоо би бол нэг сонирхолтой зүйлийг харуулъя. Энэ таблетын бас нэлээд давуу талын зүйлүүдийн нэг нь байгаа. Энэ юу гэх юм бол wireless charger, утасгүй цэнэглэгч. Уг таблета дээр нь тавиад шууд цэнэглэж болно. Ямар нэгэн залгуурын холбоос хэрэггүй. За энэ цэнэглэгчийг бол би Nexus 4 утсандаа зориулж авч исэн. Гэхдээ Nexus 7 бас ямар ч ялгаагүй Qi одоо QI гэсэн. Гэхдээ дуудлагын Qi гэж дууддаг юм бэлээ. Стандартын одоо удахгүй дэлхийд даяар бол тархаж эхлэх ба. Энэ нь бол утасгүй цэнэглэлтийн wireless charging гэсэн стандарт байгаа. За уг стандартын давуу тал нь юу гэх юм бол байнгын одоо залгуурыг одоо уг таблет руу ер нь ямар ч төхөөрөмж байсан залгаж одоо мэдээж хэрэг USB, micro USB ашигладаг байгаа ихэнх Android утаснууд, таблетууд болон эднэрээ бол байнга ингэж залгуурын салгаад нийлүүлээд авахд бол аяанда бол мэдээж хэрэг илэгдэлтээс болж бол хуучирна. За энэ
wireless charging-ийн бас давуу тал нь гэх юм бол ер нь бол их тийм амар одоо ялангуяа оффис тавьсан үед бол ерөөс зүгээр дээр нь тавиал цэнэглэн дууслаа гэхэд өөр автоматар унтарна. За мөн ингээ screen saver энэ бол Android 4.3-ийн бас нэг шинэ функц байгаа. Сая дэлгэсэн дээр харуулж байна. За ер нь Android одоо би түрүү яриад байгаа шалтан нүцгэнтэй одоо ерөөсө дан Google-аас гаргасан Android-ийн юунд давуу тал вэ гэх юм бол одоо та нар харж байна. Наад зах нь Монгол кибордыг бол ямар нэг App Store-оос тийм график муутай, тийм үзмж муутай кибордыг татах шаардлагагүй болно гэсэн үг. Уг хэлэг бол зүгээр л options дотроос, settings дотроос сонгоод гаргаад ирж болно. Ямар нэгэн тийм одоо хязгаарлалт байхгүй. Офисын ажилд мөн Монгол кибордтай авахд ямар маш их тохиромжтой. За одоо би бол Android-ыг харуулж байна. Android одоо уг таблетэн дээр бол анх одоо ер нь одоо энэ таблетаас гадна бол ямар ч Android төхөөрөмж Android 4.3.1 дээр бол ажиллахгүй байгаа. Энэ бол хамгийн түрүүнд бол Nexus 7 дээр гарсан байгаа. За тун удахгүй одоо 10 сарын 27-нд гэж мэдэгдэх шиг болсон Android 4.4 KitKat гэсэн загварыг бол хамгийн түрүүнд энэ Nexus 7 бол хүлээж авна. За ер нь энэ уг таблетын талаар сонирхог асуух зүйл байвал надтай холбоо бариараа. Линкний видеоны доор би имэйл болон за утасны дугаар за мөн Facebook-ийн аккаунтыг бас доор үлдээх болно.